Өглөөний мэнд дэлхий, өглөөний мэнд Улаанбаатар, дэлхийн монголчуудын MJL радио 88.3-ыг сонгон сонсож байгаа сонсогч танд баярлалаа. 7 хоног бүрийн даваас баасан гарагт 7 цаг 10 минутанд танд хүрдэг дэлхийд өнөөдөр нэвтрүүлэг эхлэхэд бэлэн болсон байна. Дэлхийд өнөөдөр нэвтрүүлгийг 3 дугаар студиэс хөтлөгч Чамба, хөтлөгч Аргунаар хамтран өргөнө. Манай дэлхийд өнөөдөр нэвтрүүлэгтээ элэг хамгаалах бэлтгэл бие шүүгээд мөн аялахад алс хязгаар үгүй өрөөтэй жуулчин компани аяллалын хөтөлбөрүүд хамтран ажиллаж байна. Өглөөний мэнд Чамба, сайхан амарсан уу? Өглөөний мэнд сайхан амарсан уу? Сайхан амарсан. За өнөөдөр 2025 оны 3 сарын 13-ны өдөр төхөж байна. Улаанбаатар 7 цаг 12 минут болсон байна. Он гараад өнөөдөр бол 72 дахь өдөр он дуусахад 293 өдөр үлдсэн байна. Өнөөдөр яг одоогийн байдлаар Улаанбаатарт хасах 4 хэмээн хүйтэн байгаа юм байна. Өнөө шөндөө маргааш шөнө буюу хасах 15, өдөртөө хасах 5, бям гарагийн шөнө хасах 18, өдөртөө хасах 3, нэм гарагийн шөндөө хасах 13, өдөртөө хасах 1 болж байгаад эрт даваа гарагаас шөндөө хасах 13, өдөртөө буцаагаад нэмэх 3 буюу дулаан юм лөө орох нэ. Бүр юугаар 11 цагаар харсан чинь нэмэх 10 хүртэл харагдаад байгаа ч гэсэн. Йоо. Би ирж яваа цаг. Ирж яваа цаг. Тэгээ яг одоогийн байдлаар одоо чинь өмнө говьд юу вэ? Замын үдэд нэмэх 6 таагаа байна. Тэр говийн ангиудаар яг одоо үүрээр гэхэд бас өглөөгөр гэхэд бол бас дулаахан л гэдэг юм байна те. Сайхан харагдчих шүү. Наашаа явахад ер нь 6 өнгөрөөд явахад хав арах хоёрдгоос одоо ингээд яг үүр хаяараад бас нэг баг өдөр өглөө ирдэг болох нь шүү. Гэгээтэд ирдэг болох нь шүү ажилдаа. Харин гэгээгээд татдаг болсон байна. За дэлхийд өнөөдөр нэвтрүүлгээр бүгдээрээ энэ өдөр ямар тэмдэглэлт өдөр болж байгаа тухай ярьдаг. Тэгэхээр өнөөдөр дэлхийн бөөрийн өдөр гэдэг өдөр тохиож байна. Бөөр гэдэг эргэтэн чинь жижигэн нэг тийм чухал биш юм шиг мөртлөө маш одоо чухал эргэтэн байдаг юм байна. Тэгээд энэ өнөөдөр бөөрийн ач холбогдол ер нь бөөрийн тухай янз янзын сэдв, яагаад чухлын, бөөрөө яаж хамгаалахын бөөртэй холбоотой өдөр ярьдаг өдөр, бөөрийн ач холбогдлыг таниулдаг, дэлхийд дахин таниулдаг өдөр гэж хэлж болно. За, Чамба бөөрийн ямар нэгэн асуудал байгаа юм байна. Сая бас үзүүлсэн. Миний ер нь нэг бөөрийг жоохон сэрэгжилт гэлээ. Ер нь яг юу яадаг ч нөгөө эрт илрүүлэг гэх тэрэнгүр ороход бас нэг бөөрөө ер нь жоохон анзаарч байгаарэ 6 сар тутам энэ үзүүлж байгаарэ гэд тиймэрхүү юу хэлсэн. Би ер нь залуу хүүхдэд өөрийнхөө зүр туршлагаас хуваалцмаар санагдтiin. Бөөр гэдгийг хамаагүй дутуу унж болдгоо юм бэл. Энд чинь нөгөө чимээгүй эргэтэн гэж бас яваад байдаг уу те. Тэгээд нэг чимээгүй байж хаад гинт бөөрнөө дутагдaltaд орох аюултай гээд. Ер нь бас нас оролтууд ихэнх нь бөөрнөөс л болцсон байт юм блэ шүү дээ. Энэ нөгөө хор тавдар чинь өөрөө явж хахад яг хор тавдар гэдэг одоо юугаар өвчлөлөөр нас ордгоо бөөрийн дутагдлаас болж өргөлж нас ороод байдаг. Тэр нөгөө бид байгаа бүх юмыг цэвэрлж идэг үүрэгтэй байдаг. Тэгээд хор тавдар болохоор яванда тэр нөгөө зүйлийг цэвэрлэхэ болол бөөрийн дутагдлалд ороод бас явдаг юм лээ л дээ. Тэгээд би ингэжсэн ах нэг удаа махны 8 махны одоо юу хийх гээд ченж хийх гээд бас нутаг руугаа зараад юу яагаад нутаг зориод өөрөө ингээд машинаар хідэн мах оруулж ирэх гээд 11 сард гарч чад ячж байхдаа онон голд хүүтэн усанд харцны усанд орно. Залуу хүн ч одоос тэгээд залуу ч байж одоо давлуун ч байж тэгээ ороод онон голд хүүтэн усанд орж гарч ирээл. Тэгээ ер нь би ч нэг тийм хүүтэн мүтнээс айдгүй заримдаа хүүтэн өдөр ингээд нүцгэн малгачдаг бас ширүүн байсан. Тэгсэн чинь бас тэр махан аваад дээшээ доошо зөөж явахдаа 3 тонн махыг чинь 3-4 удаа ачааны маш салхих хэрэгтэй болоод хүүтэнд чинь ганцаараа зөөгөөд хүүтэнд тэгээд яваад байсан. Тэгсэн чинь хурж ирээд нөгөө нэг мөнх хийх гэж оролцсон биш хамаг мөнгөө бөөрийн өрөвсөл болоод архаг өрөвсөл болоод шууд имлэгт одоо түргэн шахуугаар дуудагдаж хүргэгдээд тэгээ очиад хөвтчихсэн. Тэгээ бөөр гэдэг чи яг цагаад болохоор үнэхээр бас харилж авахгүй болдгоо юм лээ. Тэгээд ер нь залуудаа нэг тэгснээс болоод ч тэр үү тийм дураараа яснаач тэр сүүлд бас бөөрийн асуудлууд нэлийн бас хүндэрсэн биш бас нэлийн тийм бөөрийн асуудалтай байдаг. Тэгэхээр бөөрөө бүгдээрээ маш сайн харилж авах хэрэгтэй юм лээ. За хүмүүс л бүр бөөрийн асуудлыг бол бүр ийм байна. Эртний бүр Египтэд хүртэл бөөр маш чухлаа. Тэгээд Египтийн юунуудын хан дээрх сэлбэрүүдээр 3000 манай эрдний өмнөх 3000 жилийн өмнөх одоо бичвэрүүд дээр нь бөөрөө яаж хэрхэн хамгаалах тухай бүр заавар хүртлээдэг. За энэ дээр бол юу гэж зааж ирсэн бэхээр сайн усуу гэдэг юм байна.
Усуугаад авах хэрэгтэй. Тэгээд янз янзын одоо зориултын ургамалтай холиод ингээ бөөрэ хамгаалж авах боломжтой гэсэн тийм залтууд байдаг. За манад бол одоо сонсогчдоос иймч одоо мэрэгчлээ хүмүүс бол байдаг. Сувд ундрах савд харууд байдаг санаж байна. Тэгээд эмч мэрэгчлээ ихэнх өвчний бөөрийн дутагдал руу татаад дуустгаа гэж. Яг эргээд хүмүүсийн яг эцсийн мөч бол ерөөсө бөөртэй холбоотой болчихдог. Тэгэхээр бөөр гэдэг чинь маш одоо чухал хэрэгтэн байдаг юм байна. За ингээд гэхдээ нэг аз гэх юм уу одоо сүүлийн сайн мэдээ. нааштай мэдэн бөөр бол бас нөө сольж болдог. Одоо ингээд одоо ч сүлд хөгжсөн сольж болдог гэдэг хаа. Тэгэд 1954 онд одоо эмч доктор Жозеф Мурей хамгийн анхны бөөрийн шилжүүлэх ажиллагаа хийсэн. За энэ ажиллагаа нь амжилттай болсон. Гэхдээ яагаад амжилттай болсон бас нэг чухал зүйл нь ихэр нь өөрөх бүрийг өгсөн байгаа. Тэгэхээр өөр таарахгүй хүний бүрийг авч идэх чинь нөө биеийн одоо харшил өгөөд болдгоо. Тэгээ энэ ихэрээс учраас маш адилхан шахуу удамтай байсан учраас асуудалгүй болцсон. Тэгээд энэгээр бүр Нобелийн шагнал 1990 онд авсан байт юм лээ. Ихэр гэдгийг давуу талбаас маш сайн гарч ирсэн байна шүү дээ. За бөөртэй холбоотой бас маш сонирхолтой түүхүүд байдаг юм байна. За энэ Роми Хамлам, Йон Паул, 2-р Йон Паул гэдэг. За ер нь Хамлам байхдаа олон эрүүл мэндийн асуудалтай байсан. За энэ дундаа бөөрийн асуудалд 1996 онд орж исэн байна. Гэхдээ энэ ингэж эхэлсэн байна. Бөөрийн нөгөө чулуу гэж яддаг штэ. За хүнд олон тохиолдох. Тэгэд бөөрийн чулууч янзын өвддөг юм янз нь. Тийм баха. За хүмүүс сонсохоор бол яг бөөр чинь ингээд чулуужаад бай. Тэр нь ингээд бөөрнийхөө жижигхэн хялгсан судлуудаараа зүсч одоо чихэж гардаг юм уу яа тий. За тэгэл аимшигтээ өвддөг. Аимшигтээ өвдвөл эмнэлэгт очисон чинь одоо нөгөө эход үзүүлсэн чинь нэг сонин зүйл өөрөөхөө тухай олж мэдсэн байгаа. Тэр нь яг дахиад бөөрнийх нь ингэрт нь дахиад нэг бөөр жижиг бөөртэй, нэмэлт бөөртэй. Зарим боломжтой тийм. Харин зарим хүмүүс нэмэлт бөөртэй одоо энэ маш ховор тохиолдол байдаг тийм тохиолдол байдаг юм байна. Зарим хүмүүс нэмэлт бөөртэй байдаг. Роми Хамлам одоо нэмэлт бөөртэй болж тараад тэгээ өөрөө тэргээр их хошигн шилсэн гэнэ. Бурхан их сонин ажиллах юм аа. Заримдаа бүр нэмэлт одоо сэлбэгтэйгээ явуулдаг юм байна гэдэг. Одоо ялангуяа Паблам хүн бурхантай холбоол бас их шууд гоё холбоо тэргүүл. Энэ 2-р Хамлам ч нөгөө юу юм бэ гэдэг нэмэлт бүртэй юм тухайн үед л нэлээд шуурч ирсэн юм байна л та. Тэрийг нь үдгэж авангуудаа бас ингээд гой хүнзгөр нь өөрийнхөө хүнзгөр нь гоё тайлбарлаж чад. Паблам попорсон биш үү? Паблам попорсон байна гэдэг. Надад яг зүгээр бас тийг санагдчихна. Бөөр гэхээр нөгөө яг өвдөн штэ. Тэгэхээр нуруу өвдөж байгаа яг бөөр өвдөж байгааг бас нэг ялхахад жоох хэцүү юм шиг. Заримдаа болгоо зүгээр нуруу бас өвддөг хүмүүс байдаг штэ тий. Тэнгүүд нуруу өвдөд байна гэж ойлгоод яваад байдаг. Тэнгүүд тэр нь бас бөөр байх ч юм уу. Тий штэ яг бөөр өвдөхөр ингээд яг ууц нуруугаар доод хэсгээр нь ингээд нэг тийм өндүүрлж өвдөд байдаг тий. За нэг тийм тал байдаг. Сувд ундрах гэсэн нь эртэн шилжүүлэх амжилттай болдог нь ховроо гэсэн байна. Ямар ч эргэтнийг яаж тааруул шинжилж шилжүүлсэн ч бие организм тэрийг нь режект хийгээд амьдрал дуустгаа буюу хүлээж авдаггүй юм байна л да шинэ бүрийг. Тэгэхээр бас тиймж амар бол бас биш юм байна. Энэ азны асуудал юм ба штэ. Эргэтэн шилжүүлээд суулгаж авдаг. За бөөр бол одоо дэлхийн хамгийн их бас зарагддаг одоо харцах зэл дээр зарагддаг тийм эргэтнүүдийн нэг гэдэг байгаа штэ. Бөөрөө зараад баг юу илээ өрөө төлмөл канон дэрсэн нэг тиймэрхүү хэллүүд. Тийм. Зарим хүмүүс чинь ингээд нөгөө унтуулад сэрэнгүүт нь бөөрийг нь авцсан байдаг. Одоо энэ зүүн Азийн улсууд орч одоо. Байнтай болсон сэрсэн. Байнтай болсон сэрсэн гэдэг. Тэгээд нэг унтаас сэрсэн чинь нэг бөөрийг авцсан байсан гэдэг. Амар зэрлэг юм сонсогддог. Тэгэхээр бас хамгийн их нааш цааш явагддаг. Дээрэс нь энэ чинь хулхны байх магадлал айгүй өндөр байдаг гэх юм уу? Асуудалтай. За ер нь л гих мэтэлсэн бөөртэй холбоотой юм олон асуудал байдаг юм байна. За тэгэхээр бүгдээр өнөөдөр бөөрөө хамгаалъя, бөөрийн талаар мэддэг мэдлэг мэдээлэл хайртай дотны хүмүүстэй олон нийтэд түгээе. За манай дэлхийд өнөөдөр нэвтрүүлэгтээ элэг хамгаалах бэлтгэл бие шүүвэд хамтран ажиллаж байна. За элийн дунджаар 1500 г жинтэй. За хүний биеийн хамгийн том дотор эргэтэн элэг нь бие махбодын шаардлагатай дулааны 3/1-ийг гаргадаг. Бүх цусны эргэлт өөх тусны молекул бусад солилцоог энэ явуулах зорилготой нэм эргэтэн байгаа. 24 цагийн турш 2000 литр буюу бараг 2 тонн гэсэн үг шүү дээ. Цус дамжин одоо цэвэршдэг юм байна хэлгээр. Энэ элэгний хамгийн чухал 3 үүрэг нь цусны шүүрэл нь хоол боловсруулахад тусалдаг, цусны хорт бодисыг цэвэрлэдэг, шаардлагатай үед
глюкозыг эрчим хүч болгон хадгалах үүрэгтэй байдаг. Ийм эргэтэн. За элэг бол бид хамгийн чухал ажлыг хийдэг эргэтэн. Тэгвэл элэг гэмтэхэд дараах зөвөр илэрдэг юм байна. За манайхан анхааралтай сонсож байгаарай. Шалтгаангүй ядарч султаад байвал ер нь ачаалтайхаа болчвол элэг бас байх магадaltaй гэсэн байна. За цохиулаагүй ер нь хүмүүс ингээ зарим хүмүүс ингээ дүнгэж хөрөх төдий хөхөрчдөг хүмүүс байдаг. Маш амархан хөртөг тийм. Маш сонд юм хүмүүс байдаг. За энэ бас элэгний бас дохио гэж магадгүй, элэгтэй холбоотой асуудал гэж магадгүй гэдэг юм байна. За тэгээ гинт хоолны дуршил багасна, жин хасагдаад эхлэвэл тураад эхлэвэл элэгтэй холбоотой. Хэвлийн баруун хаврагдор өвдөд байвал энэ элэг бас нэг асуудалтай байна гэсэн үг юм байна. За тэгээд элэг хэрвээ таны асуудалтай байгаад байвал дахиад өтгөний өнгө нь өөрчлөгдөд байдаг талтай. За тэгэхээр царай цонхийн арь шарлан зэрэг шинж тэмдэг илэрч байвал та элгэндээ анхаарах болсон байна. Элэг дийлэнхтэй А, Б, С вирус болон арх им хурц өөх тостой холноос болж гэмтдэг гэдгийг сануулъя. За эдгээр шинж тэмдэг илэрсэн үед элгэндээ биш үветийг хэрэглээрэй. Саяхан тэгээд нэр би яг нэг өөрөө яг зориодлоо жин хасаад тэгээд яг надад нөгөө хүмүүс уулзаагүй байлж чад уулзсан хүмүүс чи зүгээр үү би чинь зүгээр үү гэх яг нэг санаа зовоод тий одоо энэ дээр ч нөгөө жишээ нь жин хасагдан ч гэдэг юм уу ингээд бас царайнд тий иймэрхүү шинж тэмдгүүд байгаа гэж ярьсан шүү дээ. Тэнгүүд яг нөгөө яг тиймэрхүү байдлаар хүмүүсээс хүлээж авах нь нэлээд байдаг юм байл л дээ. Тэгэхээр ялчгүй нэг хэвийн жинтэй байсан одоо биеийн тураад ч юм уу цогёогоо ч юм өөр болоод ирвэл бас хэрвээ одоо юу гэдэг өөрөө хүсээд тураагүй болвол бие үзүүлэх те одоо шаардлагатай гэсэн. Би энэ дээр бол ялангуяа эрэгтэй хүмүүсийг л бүр илүү анхаараасаа бид нар ч нэг жоохон хинэггүй яваад байдаг. За гайгүй байх гэдэг те. Тийм бид нар ч одоо дундаж наслалтаар 10 нас залуудаа эмэгтэйчүүдтэй харьцуулахад те. За тэгвэл одоо танд ургамлын найрлагатай элэг хамгаалах бэлтгэл биш үветийг танилцуулъя. За элэг хамгаалах ургамлын найрлагатай бэлтгэл биш үвет нь биеийг хоргоожүүлнэ, цэвэршүүлнэ, элэг хамгаалах зорилгоор хэрэгэлдэг. Шаардталд захтна, чонон хөрөст хэрэглэхэд маш тохиромжтой ийм ургамлын гаралтай сайн байна. Монсын бүх салбар болон эмийн сонгуудаас биш үвет гэд та ороод авах боломжтой. Харин утасны дугаар утсаар мэдээлэл дэлгэрэнгүй мэдээлэл авъя гэвэл 1818 83 руу залгаарай. 1818 83. Манай нэвтрүүлэгтээ элэг хамгаалах бэлтгэл биш үвэд хамтран ажиллаа. Баярлалаа. Баярлалаа. Яа дэлхийн өнөөдөр нэвтрүүлэг үргэлжилж байна. Энд сувд ундрах ингэсэн ба шүү дээ. Бөөрийн чулуунаас болж өвдөх хөвдөлт, төрөх хөвдөлттэй адилхан гэж. За би харин хүмүүсээс яг нэг тиймэрхүү юм сонссон. Ер нь бөөрийн чулуу бас их асуудалтай байдаг гэд тэ. Тэр нь өөрөө сая гарчдаг юм шиг үлээ шүү дээ. Энэ пими ууж аваад илүү өсөж дөргөхөр гарчдаг л гэл манай найз үний юм худлаа юмж тэгээ зүйлсэн гэж ярьж байдаг. Хүн нэг юм жоохон өвдөд эхлэхээр тэгэл ялангуяа энэ өвдөлтийг одоо яаж л хурдан зогсоох вэ гэж боддог. Тэгээ азар тэгээ биеэс гарчдаг бол бас сайхан л юм. Азар гарахтаастай янзын өвдөж гардаг юм шиг байна те. За чимба хэдэн килограмм бай хэд болоод турсан? Би дээдл нь болохоор өнгөрсөн жилийн 4 сар гэдэг үедээ 86 дээр сая 3 сард Монголд ирээд тэгээд бас яхаа идэж ууж байгаа Солонгос руу явсан. Идэж ууж байгаа. Тэгээд тэгснээс 85.6 гээд. Тэгээд сая хамгийн доод тал нь болохоор 68, 67.1, 68. 6 найзтай залуу да. Зя дараагийн мэдээлэл рүү бүгд орцгоё. За тэгэхээр энэ өдөр түүхэнд ямар алдартай байна төрсөн бэ гэдэг бас мэдээллийг хөргөдөг байгаа. За тэгэхээр 3 дугаар сарын 13-ны өнөөдөр болохоор зөвлөлт болон Оросын төрийн дуулыг зохиосон хүүхдийн номын зохиолч Сергей Михалков гэж хүн бас төрсэн байна. За мөн загвар зохион бүтээгч жүжигчин Кэти Хилтон, за Монголоос бол Манлайбаатар Жамсрангийн Дамжин сүрэн гэдэг юм олон гайхалтай хүмүүс төрсэн юм байна. Тэгээ миний хувьд болохоор өнөөдөр танилцуулахаар сонгосон бол яг энэ өдөр түүхэн төрсэн хүмүүсээс одоо рейтингээр 10 дугаар байранд явж байгаа хүн байна л да. Канадын саксон бөмбөгч Тристан Томпсон гэж саксчин байгаа. За энэ хүн болохоор 2016 оны одоо NBA-гийн түүхэн финал гэж хэлж байгаа. Энэ тоглолтод бас авраг авах бүрэлдэхүүнд бол байсан. За нөгөө талаараа бас ягаад энэ бас олон сакчтаас алдартай байна вэ гэхээр Хлой Кардашны одоо нөхөр найз залуу гэж явдаг. Тэгэхээр бол нөгөө алдарт Кардашны гэж Кардашинтай холбоотой байна гэдэг чи одоо сошиалд
одоо хайлтанд гэдэг юм уу те маш дээгүүр байн сенсацд орж ирдгээ гэсэн үг. Өөрөө ч бас нэлээд асуудалтай нөхөр байгаа тань л да. За чимаа маань сакс нэлээд сонирхдаг те. Тэгээд бас илүү нарийн үзүүлэлтүүдийг мэд хэлэх байх. Би зүгээр тийг санджсэн. Хлой Кардашиан ер нь Кардашианыхэнтэй нэр холбогдсон ерөөсө сакс чинь ч одоо яг ингээд нэр холбогдсон хүмүүсийн ингэж их савал супер оддын цуглал болдог гэнэ. Бүтэн баг гаргаад одоо гараадны эдэргээд байрлалын баг гаргаад тэр чинь зөвхөн сакстай биш бүр ингээд хөл мэрэгжлийн хөл бөмбөг баг одоо хөл бөмбөгчд тэр нийлүүлээд юм уу те. Бүтэн баг гаргадаг гэж байгаа. Тэгээд яг нэр холбогдсон хүмүүс нь дандаа үзүүлэлт нь буурчдаг гэсэн. Энэ үнэн үү? Яг тиймэрхүү байгаад яг холбогдсныхаа дараа. Тэгээ одоо ялангуяа сүүлч нөгөө Лука Дончич сая бас нэлээд дуулан шуугантайгаар одоо юу яасан байсан шүү дээ. Лос Анжелес Lakers ирсэн шүү дээ. За. Тэгэл яг нөгөө Кардашиан ч юм ингээд юм битсэн чи тэднийг өнлөөс тэгсэн чи нөгөө фэнүүд нь болохоор баг битээ хариуг одоо Кардашианаас л хол гэдэг тий. За тэгэхээр Тристан Томпсонгийн сагсч маань 91 оны 3 сарын 13-ны өдөр Канадын Онтарио мужийн одоо Брамптон гэдэг хотод бол төрсэн мэргэжлийн сагсан бөмбөгч байгаа. За тэгээ энэ үнэтэй холбоотой гэх юм бол яг Канадад төрж өсөд 16 наснаас одоо сагсан бөмбөг илүү сайн тоглож тийм сурахын тулд Америк нэгдсэн улс руу одоо дунд сургууль руу шилжиж Сент Бенедиктийн сургуульд шилжиж суралцсан. За тэгээд 2011 онд NBA-гийн драфтаар Cleveland Cavaliers багт одоо драфтын 4-р сонголтоор бол очсон байгаа. За тэгээд хөгжний товлогч болон төвийн тоглогчийн байрлалд бол тоглолдог. За тэгээд өндөр нь гэх юм бол 206 см, 103 кг. 103. Энэ сүүлд манай нөгөө бодонгоос төрсэн хин чин Демаркус. Тэр чи хитээ лээ. За 2 10 марфтай л би яг нөгөө нарийн харааг болохоор илүү том уу те. Нарийн харааг болохоор бас юугаар шууд 5-гаар хэлэх болохгүй те. За тэгээд энэ сагчны маань хувьд гэх юм бол өмсгөлийн дугаар нь 13 гэж байгаа. Тэгээ түрүү танилцуулгатай болохоор одоо 2016 оны NBA-ийн финал, түүхэн финал гэж яриад байгаа л та. Яагаад бас тэгж хэлж байгаа гэхээр тухайд болохоор энэ Cleveland болон Golden State хоёр баг хоорондоо тоглоод за Golden State чинь нөгөө Стефен Карри дээ. Тийм шүү дээ 16 оны. Энэ чинь нөгөө хин тоглож байсан уу юу? Бүрэлдэхүүнд нь Леброн байсан. Карри тий. Тэнгүүд энэ финалийн хувьд болохоор Golden State-ийн давмгаалаар 3-1 гээд одоо Golden State хожоо явж исэн. Төрүүлж 4 байцсан NBA-г авраг болно. Тэнгүүд 3-1-ийг одоо хар нөгөөнд унчлаа. Одоо эндээс жишээ нь NBA-гийн түүхэн ингүүд яг иймэрхүү тохиолдол 32 удаа тохиолж яснаас тэг удаа нь эргэн ирэлт хийж хожиж исэн одоо тийм тохиолдол огт байгаагүй. Тийм үү. 3-1-ээр ялагдаад ерөөсөө эргэж ялах магадлал маш бага юм. 32-1 гэдэг чинь юу вэ 3% байгаа гэсэн үг шүү дээ. Ер нь л байхгүй ялагдцсан Golden State авраг авчлаа л гэсэн үг юм байна шүү дээ. Ер нь баг тэгж баярлж болохоор байсан. Гэхдээ энэ болохоор одоо бас гайхалтай түүхэн эргээрэлт хийж 4-3-аар тий. Нөгөө манай Cleveland Cavaliers өнөөдөр ярьж байгаа Tristan Thompson-ы баг маань болохоор NBA-гийн аврагыг бол авч байсан. Энэ дэр ч нөгөө хин одоо яатсан супер мод дээр тавьчихдаг гэдэг үзлээ. LeBron гэдэг гэл дайрахаараа гэл ахдаг тий. LeBron ч Cavaliers-тэй нэг л удаа бүгчтэй. Тэр нь юу? Тэг ямар ч нөө Леброн ч анх бас Cleveland драфтлагдаа тэгээд одоо Miami гээд явцсан. Тэгэл ерөнхийдөө фэнүүд нь жоох сэтгэл дундуур байсан. Эргэж ирээд авраг авчихсан учраас одоо ямар нэг өргөө болсон ч гэдэг юм. Эргээд хүндлэгдэхэд ямар ч нэг асуудалгүй болсон байгаа. Тэгээд яг энэ цоврал дээр бол жишээ нь ингээд Tristan Thompson өөрөө яг энэ бол самбраас маш сайн авдаг тоглогч. Гэхдээ энэ цоврлын 6 дахь тоглолт дээр бол хамгийн сайн тоглолтоо буюу 15 оноо 16 самбар. За тэгээд 6-аас 6 гэдэг давталсан. Тэгэхээр бол энэ цовралд бол одоо маш том тийм үүрэгдсэн. Бас нэгдүгээр цоврал дээр бас дабл буюу хоёр үзүүл дээр 10-аас дээш бас ийм бол оноо бол авч байсан. Одоо нөгөө гол яригддаг хүн LeBron James байгаад байдаг. Гэтэл цаана яг нөгөө үлдчихдэг чухал нөгөө тулгуурууд нь бас байдаг шүү дээ, тийм. Тулгуурыг хийсэн хүн юм байна шүү дээ. Тий, одоо яг үнэхээр ялчгүй одоо LeBron, Kyrie Irving хоёр болохоор хоёулаа 41 онооч гэдэг юм уу ингээд маш сайн тоглоод үнэхээр одоо лидер тий багийн гол тоглогчд. Гэхдээ бусад мэдээж энэ чинь сагсан бүгийг маш олуулаа тоглож байгаа багийн спорт. Тэр утгаараа бус тоглогчдын үүрэг рол бол маш чухал байдаг. Тэгэнгүүт чинь нөгөө тасалжуулагч гэсэн ингээд юу бэлдсэн байгаа шүү дээ хувилбар. Тэгэнгүүт жишээ нь энэ 6 дахь тоглолтын дээр одоо санаанд ороогүй байсан гэх юм уу тий. Энэ тоглогчийн бас гайхалтай тоглолтоор нэг хожил ингэж халааслаа гэдэг бол бас одоо маш давуу талыг үүсгээд
Тэгээд энэ түүхэнд бас 0.32 гэдэг амжилтны одоо 1.32 болгож өөрчилсөн байгаа юм шүү дээ. Ямар ч боломжгүй гэж хэлсэн зүйлийг боломжтой болгож чадсан гэсэн. Тэр яалтчгүй түүхэн эргээр л доо шүү дээ. Би нэг юм асуучих юм. Чимба ямар баг дэмждэг? Сан Антонио Спорс. Сан Антонио. Одоо энэ жил чинь ямар байгаа лээ? Энэ жил уг нь нэлээд найдлага тавьж ирсэн. Гэхдээ яг ер нь бол Бимба гэдэг манайхан болохоор Бимба нэмаа гэж ярьж байгаа шүү дээ. Бимба нэм. Анир данах чи Бимба нэм тэгтгийг гимтсэн. Тэгээд ер нь энэ үйлрээс бараг дуусчлаа гэдэг байгаа шүү дээ. Дургу баг гэдэг шүү дээ. Одоо нэг аль нэг багийг дэмждэг бол дургу баг гэдэг шүү дээ. Дургу баг нь аль вэ? Эсвэл энэ хоёрын айланд нь арай илүү талтай байна. Яг одоо Сан Антонио биш энэ одоо Кливленд болон Golden State хоёр гэж байна шүү дээ. Яг дургу гэхээсээ илүүгээр яг энэ Golden State яг энэ жил ялагдангуудаа дараа нь Kevin Durant гээд бас одоо энэ удирлаа жишээ нь Golden State 73-9 гээд амжилт хийсэн байсан шүү дээ. Бас төхөн. Тэгэхэд яг энэ баг дээр дахиад нэг суперстаар ирээд авраг авч ирсэн. Тэнгүүч нэг хит тийм юутай тэнцвэргүй те. Иймэрхүү баг бүрдчихээр тэр хүнд бол яалтчгүй дургу байсан. Тэр Golden State жоохон энэ LeBron-ыг дэмжижсэн. Биш Cleveland-ыг дэмжижсэн бол. Яг би уг нь бол энэ жилийн хувьд бол Golden-д бол дуртай байсан. Яг бол өөрсдөө дөнгөж нөгөө драфтаар сонгогдсон тамирчдаараа босч ирээд гараад яг гоё тоглолт үзүүлээд дуртай байсан боловч мөнгөр зодод эхлэн дургу. Тий, яг тиймэрхүү багууд дээр тэрнээс яг бусдаар бол яг багуудад нэг айхтар дургу гэх зүйл байхгүй. За тэгээд түрүү хэлсэнтэй энэ хүний хувьд болохоор NBA-гийн одоо яг авраг за бас тамирчин гэхээсээ илүүгээр одоо хувийн амьдралнаас нэлээд олонний анхаарлын төвд байдаг. За гол сэдвнэ. Яг Кардашиан дээр чи илүү сайн мэдээлэлтэй байх гэхдээ ямар ч би мэдээллүүдийг бас хүргэчээ. За тэгэхээр Тристан Томпсон маань одоо реалити шоуны Хлои Кардашиантай тийм харилцаатай байсан. Тэгээд 2018 онд болохоор тэд нэр одоо 2016 оноос эхлээд болцож эхлээд за тэгээ 2018 оны 4 сард болохоор тэдний охин Трой Томпсон гэд мэндэлсэн. Хүүхдтэй юм шүү дээ. Хоёр хүүхдтэй байлаа. 22 оны 7 сард болохоор хүү төрсөн. Гэхдээ тэр нь болохоор тухайн хосууд маань тэгч их тий тэгч ихээр дамжуулж бол одоо хоёр дахь хүүхэд нь. Эхнийх нь бол өөрөө. Аха. За тэгэнгүүт яг энэ дээр яг нөгөө фактууд гэдэг гэжтэй тий. За тэгэнгүүт энэ хоёрын харилцаа ингээд олон жилийн турш хүмүүсийн анхаарал ингээд байнга гарч ирээд сенсац байгаад идэг нь болохоор хайр, уралт, уучлалт гээл дахин нийлэлт гээл иймэрхүү ингээд сенсацууд үе гарч ирээд идэг. Жишээ нь ингээд жирэмсэн байх үед анхны одоо хүүхэндээ гидсэнд байх үед нь яг Тристан Томпсны шөнийн клубд явжгаад одоо өөр юуноттой тийм өсгөчүүдтэй бүр өсөлж байгаа тийм бичлэг нь задраад тэгээ нэлээд дуулаа шууган тариад явж исэн. Тэгсэн чи одоо тухайн хүн ингээд жишээ нь яг засарч болно шүү дээ тийм. Одоо өчтөр хоёлаа ярьсан од маань гэл хэд жаа солонгос айгу үлгэр жишээгээл ингээд сайн нөхөр гэл ингээд ярьж чад энэ болохоор эсэргээр юм шиг санагдсан л да. За одоо яг энэс өмнө болохоор бас өмнөх одоо найз зүгээс нэг хүүхэдтэй болоо эрэхтэй хүүхэд бол байгаа. Үүнээсээ хоош гингүүд тухайн хүн маань нэгс ингээд салцсан байж байгаад 16 оноос энэ хоёр маань биш 19 оноос 21 он гэд болохоор ингээд салцсан байсан. Тэгээд одоо араар тавьсны илрээд ингээд нэлээд дуулан шууган сенсац болж байгаа бол за яг дахиад уучлаад гэдэг юм ингээд эргээд нийлээд дараагийн хүүхэдтэй болох процесс өгж байгаа шүү дээ. Тэгсэн чинь дахиад бас одоо өөр тийм араар тавилт одоо илэрсэн гэдэг юм уу тиймэрхүү зүйл гарсан. Тэр нь болохоор өөрийнхөө бас одоо фитнес модель тэгээ өөрөөх бас хувийн дасгалжуулагч байсан тийм Марали Николс гэдэг ийм бүсгүүтэй бас харилцаатай болоод тэр хоёрын дундаас дахиад бас хүүхэд төрсэн. Ийм бол дуулан шууган гараад гэхдээ болохоор өөрөө тэр хүлэн зөвшөөрөөгүй миний хүүхэд биш ээ иймэрхүү зүйл гарсан чинь шүүхтэд дөнгөт ч одоо тэрнгүүр шинжлээд одоо өөр хүүхдүүдийн батлаад тогтоодог болсон шүү дээ. Тогтоогод батлаад өөр хүүхэд мөнгө дээр батлагдсан. Яг тухайн одоо эмэгтэйтэй болонгууд өөрийнх нь биш байх магадлал гэдэг харалттай байсан байж магадгүй л дээ. Гэхдээ тэр нь бол батлагдчихсан. Тэгвэл ер нь л жоохон бүтггүй. Тэгээд яг энэ дээр тэр хувийн амьдралаа бүтггүй л юутай байна. Дахиад гол тэр сенсац нь болонгууд одоо яг энэ хүн маань өнөөдөр төрсэн алдартан гэж явж байгаа шүү дээ. Тэнгүүд одоо 1 жилийн өмнөх энэ өдөр жишээ нь бол холоорой Кардашиан тийм өөрийнхөө инстаграмаар дамжуулаад одоо энэ хоёр нийлцсэн байгаа шүү дээ. Бас буцаад нийлсэн. Тэгвэл муу юм байна. Би ингээд саяхан Кардашиантай холбоотой нэг видеон дээр нэг том тамирчин гэдэг яг сакс үлээ юу вэ? Нэг нь Кардашианы нэг хүнтэй буцаад нийлсэн. Тэргээр нь баг ингээд реалити шоу хийгээд буцаад нийлж байгааг нь ойлж мөөлээд юу ч боллоо нэг тийм юм болоод санаад байна те. Муу юм байна. За одоо тэгэнгүүт энэ тамирчны хувьд болохоор сүүлд жилийн өмнөх төрсөн өдрөөр гарсан сенсац юу вэ гэхээр юу яаж байгаа байхгүй юу? Одоо найзсгүй яг ихнэр гэж бол бас явахгүй л байгаа дэлээ л дээ нэрлэгтэй.
эхнэр гэхгүй найз зөвхөн Instagram дээр пост хийсэн. Тэгээд пост хийхдээ болохоор одоо чи минь хамгийн шилдэг аав шүү гэд хүүхдүүдтэйгээ байгаа юм зургийг оруулаад минь хүргэсэн байгаа юм л та. Энд 3 хүүхдтэй ч юм байна. Тий. Одоо 3 хүүхдийн нь хамгийн том нь болохоор эхлээд хийсэн. Одоо нөгөө өмнөх найзсгүй Jordan Craig-ээс Prince гэдэг нэртэй одоо хүүхдтэй юм байлаа. Тэрийгээ тэнгууд мэдээж яг тэр хоёроос өмнө байсан гэдэг утгаараа ч юм уу нөгөө сүүлд хүрсэн хүүхэд том охин ингээд гурвангийн суулгацсан байгаа шүү дээ. Тэгээд ингээд гэр бүлийн юм одоо сайн аавын дүр төрхтэй юм зураг оруулаад одоо чимн ингээд сайн аав шүү гэдэг тийм утгатай пост л оруулсан. Тэгсэн доор нь мэдээж одоо маш олон хүмүүс шүүмжлэл орж ирж байгаа. За. Яагаад ингэж олоод хуураад хаа сайн аав тий чим шилдэг аав гэж хэлж байгаа юм бэ? Одоо юунаас болоод ингэж хамгаалаад байгаа юм бэ гэд хүмүүс ингэж нэгдүгээрт шүүмжилж байгаа. Хоёрдугаар талаа хэрвээ сайн аав байсан бол одоо нөгөө нэг сүүлд нэг төрсэн шүүгдсэн гэдэг байгаа шүү дээ. Өөр эмэгтэйгээс тэрнээс төрсний одоо хүүг нь болохоор Теотерстан гэдэг юм байна л да. Теотерстаны зураг нь хаана байгаа юм бэ? Хэрвээ сайн байсан бол тэр хүүхдээ бас хүлээн зөвшөөрөх хэрэгтэй гэдэг юм уу те. Тэгээ наад постоо устгасан дээрээ гэдэг одоо Кардашианы жишээ нь хүмүүс нэлээх шүүмжилж нөө сошиалар тийм олонний одоо анхаарал бол өрчөжсэн юм байна. Адармаатай. Тэг яг ингээд дэлгэрүүлээд ярих юм бол ингээд наашаа цаашаа иймэрхүү болсон юмуд маш их байлаа л те. Гэхдээ энэ одоо Тристаны одоо Америкчууд дундаа, сагсан хүмүүс сонирхч дундаа ийм одоо байгаа имиж нь бол ер нь л нэг жоохон нэг тийм юу одоо бас Америкт өөрс плейбой гэдэгтэй ингээд нэг явдал судалтай л нөхөр юм байна шүү дээ. Одоо магадгүй зарим хүмүүс сагсчин гэхээс илүүгээр ингээд сонсон Кардашианы найз залуу нөгөө хууралт нөгөө нэг тэрнээс бүгжээр нь ерөөсөө ярихгүй шүү дээ. Тиймэрхүү талаас нь баг илүү ингэж хайлтан дээр ч гэсэн яг тэр зүйлүүд нь илүү төлхөө гарч ирдэг. Байж байгаа л энэ хоёр чинь нэг эвлэрчлээ эсвэл салчлаа гэл. Гэтэ яг хөө тэр нэг нийлсэн шалтгаан дээрээс хүндэтгэж үзэж болохоор юм байлээ л дээ. Тухайн 23 он гэдэг чинь энэ өнгөрсөн жилийнхаа 1 сард нөгөө ээж нас орсон. Тэгээ нас орох үеэр нь мэдээж нөгөө хүүхэд нь ингээд ачин ч юм уу те ингээд байдаг учраас тэр хоёр тустай байжгаад одоо тэр ажил явдалд оролцохгүй цуг одоо онгоцоор нисээд ч юм ингээд цуг цаг хугацааг өнгөрүүлж ягаад тэгээд ойрхон байжгаад эргээд нийлчихсэн ч гэдэг юм уу. Одоо Ким Кардашианы хүү байсан баха. Тэр бас сагсан бөмбөг тоглож ингэж сонирхож байгаа 10 настай хүү байсан л да. Тэнгүүт яг Томс өөрөө сагсан учраас очиж бас нөгөө гэр бүлийн хувьд те дэмжиж идэх ч юм уу, зааж өгдөг ч юм уу. Иймэрхүү харилцаанууд эргээд нийлэхэд нас нөлөөлсөн тийм зүйлүүд байлаа. За энэ манай одоо юугаар штэ те ийм яриа болж байна. Чимба. Комментар. Энэ дээрээс нь би нэг гүйлгэж хараадах юм. Эннээс эхэлсэн юм шиг 2016 оны Cavaliers авраг авсан бол Ловра гэсэн байна. Гоё юм бат. 4 дахь тоглолтод Леброны алдаа нь дээр Дреймонд техник өгч нэг тоглолт өнжөөсөн. Тэгээд сүүлд Кайри шидэлт яндаа болсон. Тэгээд Ловра энэ дэр тэрсээр яг яалч юм яриа гараад байсан л да нөгөө одоо NBA-гээс бас ингэж баг дэмжлээч гэдэг юм уу те. Яг нөгөө сагсан бөмбөгдөрч бас нэг эргэлтийн цэг гэдэг штэ. Тэнгүүд яг нөгөө гол тоглогчдынхаа нэг одоо Дреймонд Грин чи одоо хүртэл ингээд голд статийг амжилттай одоо нууцных юм ингээд яг багийн гол төлхөр тоглогч одоо дамжуултууд нь те. Үнэхээр тэр тоглолтыг авардаг. Тэгэхэд тухайн тоглогч маань нэг тоглогчоор одоо нэг тоглолтоор ингээд юу ячиж байгаа штэ. Шитгүүлж байгаа штэ. Байхгүй учраас нэг тоглолт алдах ч юм уу яг байж болохоор гэхдээ яг 6 дахь тоглолт 7 дахь тоглолт гэдэг чинь бол буцаад гэрийн бол ирчихсэн байсан. Тэгэхээр яг юм хоёр талтай л яг нөгөө тэрнээс болоод нэг тоглолтоо алдсан байх магадaltaй, тоглолт иргэсэн байх магадaltaй. Гэхдээ яг боломж бас байсан уу мэдээж байсан учраас тийм. Ер нь гэхдээ бас нөгөө юутай л юм ба штэ бас. Жохо асуудал бол асуудалтай л юм ба штэ. Cavaliers энэ жил төрүүлэх магадлал өндөр байгаа гэж Сэтэн цэцэг маа бичсэн байна. Тристан Томпсон карьер уруудаж явахад нь Бостон нэг жил одоо бол Тристан Томпсон юу биш юм бэ те? Cavaliers биш юм байна те? Юу ясаа 20 оноос эхлээд ер нь бол нөгөө баг зэрэг Ахмад тоглож байгаа тоонд ороод тэгээд нэлээд олон баг дамжиж байгаад одоо эргээд болохоор нөгөө Cleveland Cavaliers-тэй ирсэн байгаа нэг оноо 2 оноо ч юм уу нэг тиймэрхүү дундчлаад хаяа одоо яг ийм Ахмад тоглогч нар ч нөгөө сэлгэнээс баг доторх дасгалжуулагч гэж яриад байдаг шүү дээ. Тэгэхээр дотроосоо тэгээд дасгалжуулаад дэмжээд явж байдаг баг тиймэрхүү тал руугаа үүргэрэлт яваад байлаа. За энэ жил ч одоо тэгэхээр хэд төрд хүрч байгаа гэсэн үг лээ. Тристан Томпсон чинь за би нэг хараадах Канад гаралтай хүн. Тийм энэ чинь авро 91 оных тийм. Тэгэхээр 34 хүн орж байгаа юм. За хамтран ажиллагчид танилцуулна. Өнөөдөр манай дэлхийд өнөөдөр нэвтрүүлэгтээ аялахад алс хязгаар үгүй гэсэн үрээ тийм 70 жилийн түүхтэй гэж байгаа. Жуулчин компани аяллаа хөтөлбөрөөр хамтран ажиллаж байна.
За жуулчин компани Монгол улсын анхдагч ууган аялал жуулчлалын компани өдгөө 70 жилийн хугацаанд 70 дахь жилд үйл ажиллагаа явуулж байгаа. Таны мөрөөдлийн аяллыг бодит болох зорилон ажилладаг юм хамт олон. Тэр 3 дугаар сар аяллууд зарлагдсан байна. Гуанжу хотын Кантон Фэр буюу за энд одоо манайч нэлийн олон очдог болчиход байгаа. Шууд нислэг гаргаж байгаа юм байна. За тэгээд тус үзэсгэлэн худалдан олон улсын үйлдвэрлэгч нар болон бизнес эрхлэгч нар өргөнөөр оролцдог бөгөөд шинэ брэнд бараа бүтээгдэхүүн судлах, өөрийн бизнес өргөжүүлэх боломжийг олгодог Азийн томоохон үзэсгэлэн худалдаа гэдэг. Зөвхөн бизнес эрхэлдэггүй байсан ч гэсэн ер нь энэ хаана ямар бүтээгдэхүүнүүд шинээр гарч ийн бизнес их сонирхдаг, маш олноор очиж сонирхдаг энэ үзэсгэлэн Кантон Ферд оролцох энэ одоо аяллыг таньжуулч бас жуулчилж өгч байгаа юм байна. Тэгээд газрын дэважийн Хаянаа арлын шууд нислэгтэй бас аялал зарлагдсан байна. Аяллаа хөтөлбөр бол Сармагчны арал агаарын лифтээр аялах, Beauty Crown Grand Show үзэх гэд далайн эрэгт сайхан налаж амрах энэ аяллыг бас зарласан байгаа бол 2025 оны эрч хүчээ зэнэглэх Фукуок арлын шууд нислэгтэй аялал бас зарлагдсан байна. За гэх мэт чинь Туркийн 3 хотын гайхамшигыг мэдрэх аялал гэд 4 юм том гоё аялал зарласан байна. Та бүхэн бизнесийн аялах, амрах, зугаалах гэд бүх сонголттойгоор одоо аяллууд зарлагджээ. Тэгээ одоо жуулчин компани гэхэд бид нар чинь нэг бага ухаасаа л эхлээд одоо би андуураг бол тэмдэглэлийн дэвтэр дээр чинь лого нь ингээд нэг хоногшсон. Тэгээ бид нар чинь бас нэг аяллаа компаниар хамрагдахаар зарим нь одоо жоохон шинж гэдэг юм уу яг ямар газар мэддэхгүй газараар явчихвал нөгөө нэр хүн байхгүй учраас хамаагүй үйлчлэхэд одоо эргээд бид нэг хариуцлага гэдэг ч юм уу тий санаах ийм газар байж инглээ гэж хэлэхэд одоо энэ том компани бол үнэхээр асуудалгүй шүү дээ. Тэгээ дээр нь болохоор сая харж байгаа энэ аялал гэхээсээ гадна энэ конжууд болдог тий энэ олон улсын фестивал гэдэг энэ бол бас гой санагддаг тий хүмүүс очиод одоо ямар л чиглэлийн үйл ажиллагаа болж байна үнэхээр том тий би хооч үзээгүй л гэдэгтээ сонсож байхад бүхэл чиглэлийн зүйлүүд баг байж байдаг тий тэр чиглэлтэйгээ холбоотой хамгийн сүүлийн үеийн боломжтой бүх зүйлүүд технологиуд юу вэ тий юмнаас хоцорсон юм шиг мэдрэмж өгöd байдаг. Мандаа одоо найзууд бүгд л очсон Кантон Фэр гэж очиод байдаг. За би нэр нэг очиод үзье гэж бодсон. Яг надтай адилхан очиж үзмээр байгаа бол та жуулчны Кантон Фэр зориултын одоо энэ аяллаа хөтөлбөрт нь хамрагдаарай. За энэ аяллаа одоо хөтөлбөрийн үнэнд нь нислэгийн тийз, онгоцны буудлын такс, хөтөлбөрт заагдсан зочид буудал, хөтөлбөрт заагдсан хоол үзрүүд аяллаа хийж бүрэн даатгал зэрэг нь багцсан байдаг юм байна. За тэгээд жуулчин компани бол мэдээж 70 жилийн туршлагатай тоо бол өөрөө илэрхийлнэ. Аялал бүр яг хөтөлбөрийн дагуу явагддаг хамгийн гол нь найдвартай, амлсандаа яг хүрдэг юм аялын компани. Бас зарим аялын компаниуд бас нэг тийм тохиолдол байгаад байгаа тийм. Авчаад асуудал үүсгэж байдаг тийм юм бол ерөөсөө байхгүй. Тэгэд банк болон ап зээлтэй учраас төлбөрийн уян хатан нөхцөлийг бас санал болгодог. Аялал бүрд нутгийн болон монгол хэлтэй хөтчүүд хамгийн гол хамж явна. Тэгэхээр очиод хэлгүй байх вэ, яах вэ? Одоо ерөөсөө юу ч мэдгүй байж байгаа очиод үзэхэд ч бас хөтөлбөрийн хүмүүс нь монгол хэлтэй хүмүүс танд зүг байж байгаа учраас санаа зовлтгүй юм байна. За тэгэд утасны дугаар нь бол 7288 1212 юм байна. За вебсайт нь бол жуулчин цэгмэн гэдэг та бүхэн ороорой. За бас Facebook хуудасаа жуулчин компани гэд хайх юм бол аль бисны Facebook пэйж нэг лайк дараарай. Манай нэвтрүүлэгтээ аялахад алс хязгааргүй өрөөтэй 70 жилийн түүхтэй жуулчин компани аяллаа хөтөлбөрүүдээр хамтран ажиллаа. Баярлалаа. Баярлалаа. За дэлхийд өнөөдөр нэвтрүүлэг үргэлжилж байна. За энэ жилийн CMO бицмэн Cosins боднос төрсэн тоглогчтой 208 юм байна. Тэгэхээр энэ Тристан Томсонд ойролцоол юм байна дээ. Жохон өндөр юм байна. Цагтаа бас авраг харагдчихлаа шүү дээ. Би нэг юм хэлсэн. Одоо материалын бэлж байхдаа ингээл яг юм од тоглогчдыг бид нэр яриад явж байгаа. Одоо тийм бол Монгол тоглож байгаа гэж бодохоор бас маш гоё санагдаж байгаа. Тэгээ манай одоо сагсан бөмбөг маш их хөгжсөний бас нэг илэрхийлэл юм болов. Энэ биеийн од бас тоглолтог болж байна одоо. Ийм болж байна уу? Манай Ари бас тэгэдсэн шүү дээ. Хэдүүлээ бүүнөрөө нэг очиж үзэхгүйгээд. Тэгээд мөөгийн ч юм уу бид нар бас нэг үзэхгээл бас сонирхоод байгаа. За энэ одоо Тристан Томс жоо 34 настай мөртлөө ахмад ороод байдаг. Гэтэл цаана Леброн ч 40 настай. Тэгээд 41 настай болж лөө. Леброн ч одоо яг нэг юунаас гадна өөр үзүү. Тэр чинь бас хүн гэж үзээ. Тэгээ хайр гаргийн гэдэг шиг л үзүүлэн ч гэсэн ер нь цаашаа яах чинь тий бас. За бас сонирхолтой зүйл шүү. За дэлхийд өнөөдөр нэвтрүүлэг үргэлжилж байна. Дэлхийд өнөөдөр нэвтрүүлгийн 3 дахь булангараа бүгдээрээ дэлхийн түүхэнд ямар сонирхолтой үйл явдал болсон бэ тухай ярьдаг тийм. 1997 оны 3 сарын 13-нд Аризона, Невада, Мехико, Шинэ Мехикод одоо Нью Мексикод нэгэн сонирхолтой үзэгдлүүд үзэгдсэн юм. За энэ
V хэлбэр ингэж яриад байгаа юм. За одоо яг ийм одоо V гэдэг чинь одоо манайхаар үү хэлбэрийн тийм ийм хэлбэр ийм хэлбэрийн одоо ийм гэрлүүд тэнгэрээр ингээд ийм том ийм бит хөдөлж явсан юм байна. За энэ одоо яг ингээд Америкт та нар ингээд сонсчихсон уу? Энд энэ харь гаригийн үзэгдэл харагдлаа, харь гаригуд харагдлаа, баригдлаа гэл. Бөө юмнууд. Энийг бол нийтэд нь Америкчууд UFO буюу unidentified flying objects буюу юу гэдгийг тайлбарлаж чадахгүй нисдэг зүйлс гэдэг юм томьёол байдаг тийм. Ингээд энтэй холбоотой төмөн одоо мэдээлэл цугладаг. За тэрнтэй ийм одоо харь гаригийнхантай холбоотой одоо бүр кино хүртэл хийжсэн шүү дээ. Үргэлж хүмүүсийн сонирхлыг татдаг. Тэр болгон маш олон тохиолдлууд бүртгэгдсэн байдаг. Зарим нь худлаа, зарим зохиосон олон байдаг боловч хамгийн сонирхолтой нь энэ гэж явдаг юм байна. За нэг бол Phoenix-ийн гэрэл гэж нэрлэдэг. Аризонагийн гэрэл гэж бас нэрлэдэг. Ийм үйл явдлыг одоо болж исэн өдөр. За тэгэхээр энийг бүгдээрээ сонирх юм. За яасан бэ гэсэн чинь оройны 7:30 үед Невада, Аризонад энэ нэг биш, хоёр биш хэдэн мянган хүн, 10 мянган хүн яг ийм гэрлийг одоо харсан гэж байна. За олуула. Яг ингээд V хэлбэр, U хэлбэр одоо онгоц юу аяны шууд яг нисдэг шиг ингээд гурвалжлаад ингээд ниссэн ийм хэлбэртэйгэр одоо сум хэлбэртэйгэр хідэн гэрлүүд ойлгомжгүй гэрлүүд ингээд өнгөрсөн. За гэхдээ энэ зүгээр нэг өнгөрөөг. Дээгүр ингээд нэг том өргөнөөрөө бараг километр шахуу гэж байгаа юм. За ийм том ийм байгууламж юм шиг, төхөөрөмж юм шиг ийм дээгүр нисээд өнгөрсөн. Маш олон хүн харсан байгаа. За тэгээд ингэсэн байна. Доктор Лине Ките гэдэг энэ Phoenix-ийн одоо физикч гэж явдаг юм байна. За бас энэ харь гариг сонирхогч хүн. Энэ бол маш том хөлөг байсан. Багада бээрийн өргөнтэй гэж. Бээрийн өргөнтэй. Тэр чинь одоо бараг 2 км дүүх болоод хамгийн гол нь чив чимэг байсан. Ерөөс юу ч дуураг. Одоо энэ чинь нисдэг тэргүүл дроны үйл хүртэл ингээл дээгүүр дуурдаг штэ тий. Ямар ч дуугарахгүйгээр зүгээр л ингээд дээгүүр ингээд өнгөрцөн. Тэгээ энэ бүр ингээд энэ ертөнцийг биш юм шиг тийм мэдрэмж төрүүлжсэн гэж хэлсэн байна. За тийм л ийгээд Phoenix-ийн бас нэг оршин суугч. За энэ бол дэлхийгээс 100-аас 150 фит гэж байгаа юм. За энэ нь одоо ийм өндөрлөгт яг бидний дээгүүр ингээд юу бүх бидний харах үнцгийг харуулж байгаад бүр маш тодор ингээд өнгөрсөн гэж мэдээлсэн байна. За тэгэхээр энэ тараа маш том ийм онгоц юм уу юу юм мэдгүй нисдэг зүйл. Хамгийн гол нь ерөөсөө тийм чив чимээгүй байгаа нь маш сонирхов. Тэгээ энэ ч одоо яаж нисээд байгаа нь одоо 2 3 төрлөөр л одоо хүн төрлөخت нисэж байгаа шүү дээ. Нэг нь ингээд одоо тэрэлтэд хөдөлгөөрөөр нисэж байгаа. Тэгтэл нөөдөл нь ийм эргэлдэг одоо сенс мессер эргэж хол энэ юугаар хөдлөд байгаа ойлгомжгүй нэг ийм хэсэг битүүд ингээд яваад өнгөрцөн гэж. За ингээд энэ ч одоо хүн болгоны одоо яриа болт юм аа. Одоо энэ зургийг харуулж тэ нэрээ. За энэ бол дүрслэл юм байлээ. За тэгээд дээрэс нь маш олон тийм юунууд бичлэгүүд бас байсан гэж яриад байгаа юм. Бичлэгүүдээр одоо тухайн 97 гэдэг чинь гайвч тий. Тийм. Бичлэгүүдээр бас байсан гэж яриад. Энэ нь бол одоо яг үнэн үгүй нь бас бүх асуудал гэдэг юм. За хамгийн гол одоо асуудал нь ингэсэн байна. Юу цэргийнхэн Америк нэгдсэн балан амлахын яамныхан байж үжсэн аа. Энэ бол манай A10 гэдэг Warthog энэ юуны бэлтгэлийн зорилттой нислэг байсан юм а гэж өөрсдөө тайлбарласан байгаа. Гэтэл хамгийн гол нь за гэрэл одоо бол ямар ч орчин үеийн юм нөгөө нисдэг төхөөрөмжтэй төстэй биш байдлаар өрнсөн. Тэгэд одоо энэ ороогдод гэх юм асуудалтай ингээ ороогдод буу юм болж байгаа юм байна. Буу юм болсон юм байна тухайн үедээ. Тэгээд мэдээж нисгэгчэд янз янзын тухайн үеийн засгийн газрын төлөөлөгчд одоо энэ Аризона мужийн бүр юу н хүртэл засаг дарга нь хүртэл энэ одоо үзэгдлийг харсан гэж байгаа юм. За энэ бол маш авраг том байсан. Тэгээ шал өөр ертөнцийн юм шиг санагдсан гэдэг. Тэгээ ингээд юунаас болсон бэ гэдгийг одоо хүртэл бас ингээд бүрэн гүйцэд тайлбар бол одоо бол тавьж чадаагүй байгаа юм билээ. За яг хөө мэдээж хэрэг олон хүмүүс юу гэж хамгаалж байгаа бол энэ бол харь гариг байсан юм аа гэж нэрлэдэг байгаа. Харин тэр тайлбар хамгийн чухал байдаг шүү дээ. Одоо 40-50 оноос гэтэл яг нэг онгоц гэдэг юм маш эрчимтэй хөгжил дайнд те зориулт тэгэнгүүт UFO харсан гэдэг ч юм уу. Тэгвэл манай дээр бас нэг хэсэг чинь нэг яриа гараад тэр нь болохоор яг тайлбар нэг чухал байгаа шүү дээ. Тийм юунаас гэрлийг хараад стенд анх шоу зохион байгуулаад тэр гэрлүүд нь ингээд юунаар
тэнгэрлөө тосон Тий. штэ. Тэрийг харсан хүмүүс яг настай хүмүүс л гэж ярьж байсан л да. Одоо энэ харь гаргийн юм харлаа гэдэг юм уу тиймэрхүү яриа гарсан гэдэг. Гол нь тайлбар нь болохоор дараа нь энэ стенд шоу зохион байгуулад гэрлэн тэнгэрлөө туссан юм а гэдэг нэг тиймэрхүү тайлбар байдаг ч юм уу. Тэгэхээр ер нь бол хүмүүс харлаа гэд дараа нь яг тайлбар нь бодтой байх юм бол энэ зүгээр тийм байсан юм байна гэдээ ойлгоч. Хэрвээ тайлбар тодорхой биш байвал бид нэр яг тайлагдчихгүй гэдэг тал руу үлдээгээд тий. Ингээд явдаг юм болов уу санагдаад байдаг. Харин тийм. Тэгээ за одоо балан амлахын нөгөө тамаг бол балан амлахын Америк нэгдсэн улсын балан амлахын яамны тийм туршилт гэх юм уу үзүүлбэр бэлтгэл байсан гэж бол их ихтэй тайлбарладаг. Гэхдээ тэр ерөөс юм байх боломжгүй гэж олон хүмүүс яриад байдаг. Түрүүний хэлсэн бас олон шалтгаанаар тий. За тэгээд нэг бас тайлбар нь ийм юмыг зүгээр олноороо зүгээр хий харсан байж болох гэдэг. Тэр бас хэцүү тий. Маш сонирхолтой. Тэгээд одоо астрономч Ричард Хейнс ингэж хэлсэн байна. NASA-гийн бас энэ нэрдэмтэн байсан шүү. Фениксийн гэрлэн талаар энэ асуудлын талаар маш нарийн шинжлэх ухааны одоо юу хийх хэрэгтэй, судалгаа хийх хэрэгтэй гарцаагүй гэж хэлсэн байна. Энэ үнэхээр олон хүмүүсийн анхаарлыг татдаг юм. Хамгийн гол нь одоо хүртэл одоо юунд тайлагдаагүй. 97 онд чи бас саяхан байгаад шүү дээ. 97 он тэгсэн мөрчлөө энэний өчгний ерөөсөө тайлагдаагүй. Тийм учраас та бүхэн энэ талаар юу гэж бодож байгаа талаар комментээр үлдээгээрэй. За манай дэлхийд өнөөдөр нэвтрүүлэг өндөрлөх болсон байна. Манай дэлхийд өнөөдөр нэвтрүүлэгтээ элэг хамгаалах бэлтгэл бие шүү вэт хамтран ажилласан. За аялахад алс хязгааргүй ураатай